Сайн байцгаана уу? Чингээд. Сайн байцгаана уу? За яа. За та бүхэндээ энэ одоо сонсож байгаа өдрийнх нь мэндийг хүргье. Бид хоёр өмнө нь Солонгост анх ирээд шоконд орсон зүйлсийн талаар хуваалцсан байгаа. Одоо өнөөдөр болохоор тэрнтэйгээ холбогдуулаад яг Солонгост ирээд хамгийн хэцүү байдаг зүйлсийн талаар өөрсдийнхөө бодол болон яг амьдрал тохиолдсон зүйлсийн талаар та бүхэндээ хуваалцъя гэж шийдээд бэлтгээд одоо суцгааж байна. За хамгийн эхлээд ажлын дарамт талаар ярих тий. За эхнийх нь болохоор ажлын цаг нь урт. Яг үнэ Солонгосын ажлын цаг аягүй урт байдаг. Тий. Тэгээд би ойлгохдоо болохоор ер нь өдрийн 8 цаг ажиллана гэдгийг нөгөө өдрийн хоолны цаг ороод яг ажлын байран дээр 8 цаг болоход одоо 8 цаг ажиллана тоосдог гэж боддог гэсэн байхгүй юу? Монголд ягаад ч тэгж боддог гэсэн чинь энэ чинь ирсэн чинь тэр цаг нь хасчихдээ юм лээ. Одоо 9-өөс 6 гэдэг чинь 6-гийн хооронд ажиллана. Тэгээ голдоо 1 цаг хоолны цаг гэхээр яг нийлгээрээ 9 цаг болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр 9 цагийн одоо хэрвээ цагаар нь цалингаа бодож авах юм бол 9 цаг гэж бодноор яагаар ч тэгсэн чинь үгүй тэрийг нь хасаад 8 цаг гэж бодд юм билээ. Тэгээд ер нь бол ажлын цаг яг 8 цаг гэж байгаа ч гэсэндээ яг ажлын байранд бол 9 цаг болно. Тэгээд тэр нь жоохон урт санагддаг бас. Гэхдээ энэ бол илүү цагаар бас ажилладаг. Тийм, ердийн ажил яагаад тийм монголчууд ихэвчлэн ирээл одоо нөгөө шигдаан төсөв бодлын дээрт ажиллахад бол доорож өдөртөө 10-аас 11, 12 цаг хүртэл ажилладаг шүү дээ. Тийм, маш урт ажилладаг. Цаг бол ажлын цаг бол маш урттай. Тийм, хоолны газар бол яг үнэ 12 цаг ажилладаг. Би яг буудалд ажиллаж үзээгүй сайн мэдэхгүй байна. Гэхдээ бас урт гэж сонсч байсан байна нэрээ. Байрлаад ажилладаг гэдэг шүү дээ. Тийм, заримдаа нэг нөгөө зар мараа харахаар сард 2 удаа амраанч гэдэг юм уу те. Нөгөө сард чинь нэг дороо хийж хүн чинь 4 удаа амрах хэрэгтэй доороо хийж 7 хоногт 1 удаа амрыг гэж боддог те. Тийм, тэгэхээр чинь ер нь тэр амралтын өдрүүд энэ хасчт юм билээ. Тэгэхээр бол үнэхээр ажлын цаг бол урт, ачаал бол их. За танд одоо ажил дээр гарч исэн тулгаа мэдчихсэн хэцүү хүнд зүйлс үү? Тийм нөгөө одоо бид нар чинь Монголд ер нь хвчлэн л залуу хүмүүс чинь их сургууль төгсөөл энд ирж байгаа штэ. Тэгэхээр нэг учиргүй нэг тийм угаалгын ч юм уу тийм харбар ажил хийж үзээгүй байж байгаа. Тийм ирээд тэгээд мэдээж яаж оюутнаар ч ирсэн байх уу? Ер нь ажлын визээр ирсэн ч байсан. Ингээд шууд тийм харбар ажил руу яваад орцохоор ер нь ихэндээ бол яг сэтгэл санааны хувьд айгу чанга. Тэгээд биеийн хувьд бас амар стресстэй байд юм хэлээ. Тэгээд би чинь хоолны газар угаагчаар ажиллаж байсан. Тэгээд хоолны газар чинь түрүүний хэлдэгчлэн 12 цагаараа тэгээд амар олон тэр нөгөө панцааны аяг тавгууд ингээд ерөөсө бэлтүү орж ирдэг. Тэг хүн түндээс нөө гайгүй. Бид нар чи яаж яах нөгөө айгу том хоолны газар очиж ажилладаг гэсэн байхгүй яг үнэхээр том. Тэгээд нөгөө хагас бүтэн сайн л авдаг оюутнуудыг. Тэгээд тэрүүгээр чинь оюутнууд тийг авч ийн гэдэг чинь ер нь бол ачаал маш их ухраас авч байгаа штэ. Тэгэл очоод ингээл битүү өдөржингөө угаагаал оройжингөө угаагаал баг нэг усны готалтай тэгээд усны готалтай. Тэгээд тэр чинь өвөлдөө бол хэцүү бас дулааны улиралт бол бас учиртай штэ. Тэгэд анх бол амар халуун усанд тэгээд 2 бэлээ давхарлаж өмсөд байгаа мөртлөө нэвчээл өрөөсөө нэвчээд нөгөө халуун нь бүр ингээд би бүр яаж исэн бүр ингээд цэвүүтэд төндөө түлэгдсэн юм уу яасан энэ анх удаа тэгээд ажиллаж байгаа болохоор тийм тэгэл яг хажуу талаас ингээл оолоолгоо юм чинь би нөгөө хурдыг гүцэхгүй тэгэл хурдан ухаадаг хүмүүс болно гэдэг ерөөсөө оолоолохгүй газ хийгээд сурчсан. Минийх гэсэн чинь ингээл оорол сүлдээ миний бүр нулимс гараал яаж автна гарнаа гэх тэгжээс анх ирээд бол юм ихэнх хүмүүс нусаа ацартаа байдаг байна. Би нэг өнгөрсөн жил штэ нэг хэд хоног нэг лейбл наадаг шашиг наадаг ажил хийгээд тэр бас амар чанга юм билий. Гэтэ яг уг нь бол нэг автомат кигээ мэгээгээр ингээд явж байгаа биш ингээд хүмүүс ингээд юуг нэг шашиг наах юм ингээд бэлдээдэлтэй яаж байгаа гэсэн бас л амар хэцүү хурж шаарсан. Тэгээд оройн зүгээр гар мар ингээд булчин шүрмсэн зангираа бондоцсон юм л нэг 5 6 хоног хийгээд за энэ миний хийгээд л шэнэ. Хальж ирсэн. Тийм бас би бас анх нөгөө үйлдвэр ажил хийж үзчихсэн байхгүй. Тэгэхэд бас амар хурдан хийдэг. Миний бүр нүдний хурд гүцэхгүйсэн. Монголоос ирээд удаагүй. Тийм юу дуурайч хийх байтгаа ингээд
нүд ингээд дагаж ингээд тэр хөдөлгөөнүүдийг амжиж харж баг амжиж харахгүй. Тийм хурдан тэр Монгол хүмүүс тэгж хийж байгаа байхгүй юу? Тэгэл бүр ингээд бүр ам ингээд эрүүнээсээ бүр мултгаад Мандаг тийм. Үнээр мундаг юм лээ. Тэгээс тэгж ажиллаж болно гэдгийг бүр ингээд хараад итгэмээргүй тэр үзэгдлийг харж байсан. Хүнээс ийм амар одоо чадвар ийм гардаг юм байна гэд яг тэгж гардаг гэснээр нөгөө нэг хүн ер нь нэг ажлын ачаал даах гэдэг юм байт юм шүү юм гэж бодогдож эхлэхэд байгаа. Нөгөө Монгол бол би болохоор ирээд одоо энэ жил болоо гэж чинь одоо өмнө нь бол нэг нэлээдэн жилийн Монголд бол ажлын туршлага байгаа шүү дээ. Гэхдээ ерөөсөө юм харбар ажил хийж байгаагүй бас офис ажил хийгээл амар олон цагаар суугаал өөрийгөө сэтгэлээ ачаал дагаад байл гэж бодоод идэв гэсэн чинь энд ирээл нэг хитгэн цаг ажиллаж байгаа юм шиг хэрнээ толгоо өвдөөл чих шуугаал ингээл бүр амар юм ачаалтай юм ингээд өндөр хурцтай ингэж ажиллахаар нэр амар ятарт юм байлээ. Тийм яг үнэ. Тэгээс манай монголчууд ер нь гадныхан бас хэдийн нөгөө цалин арай өндөртэй болохоор шөнийн ажил. Тэгэл тэр чинь бас яг л үйлдвэрийн ажлыг шөнө хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр бас амар чангаас. Чанга гэдэг юм лээ. Би нэг ганц 2 удаа л хийжсэн. Тэгэл шууд маргааш нь бол үнэхээр ямар ч амьдралын явагдахгүй байгаа байхгүй. Чадвар ингээ байхгүй бол яг таг ингээ угаасаа ингээ оройны нойр гэдэг чинь чухал. Дээрээс нь тэгээд хөдөлмөр эхэлж гэрч чинь. Яг үнэ. Тий. Ажлын ачаалал ажлын цаг урт бусад орнуудын хувьд одоо ямар гэдэг юм аа Солонгост бол ер нь бол яг шоргоолт шиг л ажилдаг гэж ер нь бодож одоо Солонгост ирэхийг бодож байгаа хүмүүс бол тэгж бодож ирэх хэрэгтэй. Тийм тэгэхээр чин ажил амьдралын тэнцвэр маш их алдагддаг тийм. Яг энэ маягаар бол богино хугацаанд бол байж болно. Тий. Яг нэг зорилготой ирээд нэг юм хий гэл нэг зорилготой яг урт хугацаанд амьдрий гэж бодож байгаа хүн бол эхлээд хилээ сайн сурчвал зүгээр бас нэг учиртай тий. Ядаж ажлын чанар нь арай сайжраад юу. Нэг одоо эхлээл шууд ирж байгаа юм чинь мэдээж хэрэг хамгийн хэцүү байсан эхэллээ гэхэд тэрийг нэг богино хугацаанд би нэг бол богино хугацаанд хийнэ гэж бодоод тэгээд нэг цагаа зүг ашиглаад одоо хэлээ сурт юм уу. Юм аа ерөөсөө алдаж болохгүй тий. Дараагийнхаа яг өөр мэргэжлэр ажиллах юм уу да ерөөсөө гараасаа алдахгүйгээр тий. Тэгээд явбал богино хугацаанд бол угаасаа тэр чинь бас цалингаа мэдээж хэрэг өгж байгаа. Тийм байр зарим нь ханган дээ яг бас ер нь бол богино хугацаанд боломжийн. За дараагийн нэг асуудал бол одоо амьдралын өртгийн талаар. За одоо ялангуяа бол бүр сүүлийн үед маш өндөр болж байгаа. Яг хаасайг бол өндөр болж байгаа. Тэгээд таныг анх ирсэн үедээ харьцуулахад. Тийм. Тэр үед чинь бол би чинь яг хотод биш гэхэд байр түрээсэлгээд одоо нөгөө байрны барьцаа мөнгө чинь нэг сая воноос эхлээд за мөнгөдөө бол нэг 3 сая вон ч юм уу байхад байр түрээслэх боломжтой байсан бол одоо бол 5 сая дотлно гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүн барьцаа шүү. Тэгээд түрээс нь хэд байх вэ? Түрээс нь ирэл биднийг яхаа тэр чигт бас байрныхаа нөгөө одоо шинэ баригдсан байр уу уудсан муудсан байр уу тийм шалтгаалаад ер нь 300 мянгаас 400 500 гэдэг ч юм уу тийм. Одоо бол ер нь бол айгүй өртөг өндөр штэ тий. Одоо манайх чинь өнгөрсөн жил ирээд хүүхдүүд сургуульд орно гэд сургуультай ойр байр авсан юу түрээслэн дээр гэж бодоод битээр байр хаж хаад бол ер нь бол сургуультай ойр авах тусмаа илүү үнэтэй болоо сургуулиас хол ажлын орон руу болох тусмаа арай хямдхан болоод сургуультай ойр байгаанууд нь ер нь хамгийн наадл нь 10 саяын 700 мянга гэсэн шаардлага. За өөр амьдралын өртөг дээр одоо тэгэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байна. Дээрээс нь хүүхдийн одоо сургаалт эмчилгээ гэх мэтчлийн зүйлс бас л мэдээж хэрэг өссөн. Тийм. Өртөг ер нь бол өндөр. Яг амьдрий гэж бодож ирж байгаа хүн бол ер нь цалин яг тэр тухайн амьдралдаа хүрээд л ер нь илүү гарахгүй дээ. Тийм. Одоо дээр үе хүмүүс бол мөнгө хураая гэвэл Солонгост ирэх гэдэг байсан юм лээ шүү дээ. Одоо бол юм миний л мэдэрч байгаагаар бол яг амьдрал таарна чинь. Яг амьдрал таарна тийм. Осноо яг л ингээл амьдрал хоёулаа ажиллавал яг нэг за багтахгүй нэг жоохон хураавал хураад чаддуул чадах бах. Үгүй бол тэгэл яг нэг хүүхдүүдээс нэг чинь амьдарч байгаа юм чинь идэж өөн өмсөж зүүн аятайхан нэг сургуульд хагванд явуулчихъя гэл ингээл явах ч юм бол юу яг амьдрал таарч байгаа юм л та. Ялангуяа хүүхдтэй хүн бол
одоо жил болгон л хувцсан шинжлэгдэн. Тийм хүүхэд чинь улирлаар одоо жилээр биш улирлаар одоо өсдөг юм үедээ бол бүр хэцүү тий. Энэ ярийн Монголд ахта би ингэж бодчихсан аахгүй нэг монголчин ингээл солонгос бараа солонгос хувц гээл ягаал хямдхан хөөх юм аюу ингээл олж молоод ягаад гэдэгсэн. За тийм солонгос ирээл хэвээр нэг хувцаар яа тийм бэ энд ирээл хэвээр нэр хувцаас авчин энэ гэж бодоод ирсэн чинь амар үдээ юм билээ шүү дээ тий. Яг нөгөө нэг хямдрал хямдралынхаа үеэр л хүүхдүүдтэй хувцанаар аавж маавна л гэж бодохгүй бол зүгээр нэг дэлгүүр ороо за нэг юм аваад өчигээд яах юм бол амар үнэтэй юм билээ шүү дээ хувцанаар хүртэл тий. Тийм. Ялангуяа нөгөө улирал хэлэх болгонд энэ улирлын одоо шинээр тренд яг одоо авсан загвар гэл тэгэхээр бүгд ингээд өмнө нэлээд өндөр. Тэгээ яг түрүүний улирлын ч юм уу түрүү жилийн хувцснууд гэдэг яг хямдрал зарлцсан байдаг. Тэр дотроос яг гайгүй юмнууд байгаа. Тэгээд хүүхдүүдээс голоод өмсөхгүй юмнууд байгаа гэх юм. Тэгэл томрох тусмаа тэр нэрийг нь юу гэж өнгөрсөн илэрлийн тийм хоцрогдсон загвар юм ах юм бэ гэх вэ. Чин цаашлаад одоо солонгосчууд ч юм нөгөө тийм гадаад үзэмж маш их чухалчилдаг болохоор хүүхдүүд ч гэсэндээ хэрвээ үеийн дундаа бас нэг айтаахан хуцлаад явах хэрэгтэй болов шүү. Тэр дарамт бол мэдэгдэн гэсэн үг. За, горогт нь. За, хэлний бэрхшээл. Гадаадаас ирж байгаа хүмүүс бол мэдээж хэрэг бараг 90% дан хэлний бэрхшээлтэй л ирж байгаа тийм. Тэгээ яг энэ чинь англиар бол одоо залуучууд нь нэлээд ярьдаг болж байгаа гэж байгаа ч гэсэндээ албан газар имлэг тийм банк энтерт бол учиргүй англиар ярихгүй шүү дээ. Тэгэхээр ялчгүй солонгос хэлний заавал шаардлагатай тийм шаардлагатай. Тэгээд ажил хийхэд ч гэсэн ер нь бол хэлний бэрхшээл амар их нөлөөлдөг. Одоо ингээд би ингээд шууд дарагтайгаа ойлголцоод ярьчмаар байдаг. Тэгэхээр өөрийгөө ойлгуулж чадахгүй, дараагийнхаа хэлж байгааг ойлгож чадахгүй гэх мэтчлээ ерөөс өдөр тутамдаа маш их хэлний бэрхшээлтэй тулгардаг. Тийм. Хэлний бэрхшээл бол өстой номер 1 хэцүү асуудал гэдэг аа. Гэхдээ яг энэ бол бүх орн гадаад руу явж байгаа бүх хүмүүст л ер нь бол тулгардаг нийтлэг асуудал байх л та тийм. Гэхдээ уг нь ингээд гэдэг штэ бидний нийтлэг бодол нь очиж байгаа юм бол амархан сурч байгаа. Юугүй тий орчинд нь юу гэж сурч байгаа. Очино гэдгээ ингээд мэдээд төлөвлөөд бүх юмаа хийж байгаа ч гэсэндээ хилээ хойш нь тавиад байдаг тий. Одоо энэ амжихгүй зүр очиод л болъё. Очиод хэвээр нэрээ лагд амар сурна гэж боддог. Угаасаа орчин бүгдээ солонгосоор ярьж байгаа юм чинь тэгэл өөрийнхөө чихнийг тэгэл ярьцсандаа гэж боддог боловч ер нь хичээл зүтгэл гарахгүй бол 10 жил босон ч сайн ярьж чаддаг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ чэж байна уу одоо солонгост байна уу Монголдо байна уу хилээ бол угаасаа өөрөө зүтгэлээр л сайжруулна. Энэ хямдхан бололтгүй. Яг үнэ маш их зүтгэл хэрэгтэй. За дараагийн асуудал нь нийгмийн дарамт. За энэ дээр таны бодол. Одоо энэ ч 3 зүйл бичсэн байхгүй. Солонгост бол гадаад төрхөнд маш их анхаардаг. Хоёрт нь гоо сайхны мэдсэл ер нь маш их хийлэгдэг тий. Тэгээд гуравт нь хүмүүс бусадтай адил байх дарамт мэдэрдэг. За ихэнх тэгвэл эхнээс нь гоё ингээд тайлбар. Одоо ингээд угаасаа дөнгөж Монголоос одоо Солонгост ирэхэд тэр амар мэдэрдэж шүү дээ. Нөгөө гадаад төрхөнд ингээд анхаарат байгаа нь. Жохон ингээд айтайхан нүр амаа будаад явах юм бол харилцаа шал өөр. Ер нь нэг анхаараагүй байх юм бол бас харилцаа шал өөр. Маш их анхаардаг. Гэхдээ яг зүгээр нэг гудмаар явж байхад бол хүний өмсөн зүйлсээ одоо ингээд нэг дэлгүүр хаш ороход бол тэгэхэд бол яахгүй те яг нэг ажлын таньдаг хүмүүстэй ч юм уу те тэгэх юм бол нэг царайлаг хүмүүстэй аягүй дуртай хүмүүс юм шиг байгаа тийм солонгосод. Тэгээ дээр амар туранхаа. Яг үнэ. Тэгээ өөртөө ингээд амар туранхаа. Амар туранхаа тийм солонгосчууд энэ идэж удаг юмд болдог байгаа тийм. Би нөгөө саяханаас пациент явж байгаа гэж танд хэлжсэн шүү дээ. Тэгээ ингээм хамт хүүхнүүдтэй хамт ингээд нэг пациент яагаад орохоор гидтэйгөө алгаад энэ ерөөсөө ногоо хиддэг болоод тэр юм гоё юм аа л гэж бодсон. Идгээ зохицуулдаг бах. Дээр нь бас айгүй хөдөлгөөнтэй бид юм санагддаг шүү дээ. Тийм, ерөн айгүй хөдөлгөөнтэй тийм. Алгаад шаардаг. Хөшөө буурлсан имэнээр хүртэл дуунаалж хийгээл явж байгаа. Тэгээс нөгөө гадаад төрхөнд анхаардаг гэд яснаас эднэр ч одоо нөгөө айгүй юм цагаан хүмүүс дуртай шүү дээ. Өөртөө ч гэсэн айгүй цагаан болох гэж хичээдэг. Тэгээд жоохон юм бор хүмүүсийг болохоор ер нь жоохон
ер нь бол хөөрхөн гэж үздэггүй гэх юм уу? Жохон тийм үзэл байгаад байна. Одоо нэг хөөрхний стандарт нь цагаан байх шаардлага байгаа. Яг бол баг хамгийн түрүүнд байдаг баха. Тэгээ тэр нь ямар ч вэ гэсэн чинь 100 өнөд Аз чинь ингээд ер нь ихчл бүгдээрээ одоо тариалан тарьдаг улс орнууд байгаа шүү дээ. Тэгэхээр чинь ер нь ядуу хүмүүс нь гадаа өдөржингөө ингээд тариалангаа тарьдаг. Баян хүмүүс нь ингээд яг тэр ордондоо ч юм уу тий өргөөндөө ингээд байж идэг болохоор хвчлэн баян хүмүүс бол юм чагаан. Гадаа их ажилладаг хүмүүс нь юм хар бор болчихсон байдаг. Тэгээ тийм учраас одоо цагаан байна гэдэг чинь би одоо нийгмийн одоо зэрэг дивэрэж гэсэндээ тамраас илүү шүү гэдэг. Үзэл суртал бүр дээр үеэс нь өвлөгдөж ирсэн байна шүү дээ. Тийм суугаад ирсэн. Тэгэд миний гайхдаг юм нь одоо Америк гэхэд чинь болохоор шал өөр эсэргээрээ шүү дээ. Ер нь албаар борлдог өндөр байдаг шүү дээ. Шаардлага марлага гэж бүр борлуулдаг газрууд хүртэл маш их байдаг тийм. Тэгээд бондгор байлаач гэсэндээ бүр тэгж амар одоо им бүр амар тунхаа байхыг бол одоо жишээ нь Америкт ч юм уу тийм. Азиучиг тэгж амар шаарддаг шүү дээ. Энэ гой биений одоо стандарт нь арай өөр тий. Одоо илүү хөх бөхстэй байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэр нь тийм байх гоё ч. Бондгороо бөхстэй. Энэ ч бол бүр яг ингээл туранхаал байх хэрэгтэй. За хүмүүс бусадтай адилхан байх дарамт мэдэрдэг Тийм. гэдэг. Тэр нөө яга биас дээр ярьжсэн нөгөө дэлгүүрт болохоор энэ хувцас айгүй их загцсан гэдэг чтэй. Тэр чинь ер нь одоо яг ингээл шинээр гарч байгаа тэр тренд болж байгаа хувцсыг ер нь бүгдээрээ л сонирхолтой. Тийм сонирхолтой. Одоо ингэ бичигдээгүй хууль гэх юм уу? Ер нь жоохон ингэ өөр байхыг ер нь хүлээж авах та дургу нэг юм шиг. Ер нь бүгдээ адилхан одоо чи мэдж байгаа шүү дээ. Нөө их одоо 10 жилийнхэн хүмүүс бүгдээ юм пингвин шиг урт нөө нэг юу куртэг өмсдөг хүмүүс болохоор тэгэл одоо дотор охтууд нь болохоор бүгдээ юм богинохон юу өмсдөг ч гэдэг юм уу. Ер нь амар адилхан. Харагдаад тийм. Тэгэхээр адилхан харахгүй бол чи барыг яагаад юм гажиг яагаад юм гажиг өөрийн гэж одоо харах маань юм ч юм уу те. Чи одоо гадуур бас ингээд юугаар болцож байгаа хүмүүсийг одоо их төлөөрөөр харах юм бол бас амар төстэй. Ингээл охтууд нь яг юм дунд мөрөө давсан юм өстэй тэгэл юм хөрхөн балтаа өмсөд юм жижигхэн цүнх үрээд болцож байгаа хүмүүс нь яа гэж хэлгэн. Энэ охин яг ингээд болцож байгаа юм байна харахад мэддэг. Ер нь нийтлэг тийм юунд айгу баригдмал сэтгэлгээтэй хана тий монголчууд тэр талтай хэр бол таны бодлоор. Тэгэд монгол хүмүүс бол ер нь өөр загвартай байх шиг байгаа. Гэтэ ерөнхийдөө бас сэтгэлгээний тэм тэрэндээ яг нэг хамгийн одоо урд байгаа хүмүүс маань дураагаад тэгээ бус нь бол бас дураадаг штэ. Тэгтэл ямар нэгэн байдлаар мөнгөн жолтгоо өөр ч юм уу ямар нэгэн байдлаар өөрийг сонгодог шиг тий. Монгол ахаад ингээ нэг ижилхэн хувцастай хүнтэй тааралтаасаа тавьчихдаг. Би бас тийм мэдрэмжтэй хүмүүс аахгүй. Тэгээ нөгөө бусдаас өөр шин содон ингээд бүр амар ингээ хүн зочмоор юм бол биш л дээ. Гэхдээ зүгээр ижил яхаас ер нь бол илүү өөр байхыг илүү үздэг. Сэтгэлгээтэй. Ер нь монголчууд тийм байх гэж боддог. Харин солонгос ирсэн чинь би ингээл амарлаг одоо хөгжингөө оронд ирлээ гэж бодоод бас л нөгөө өөрийн төсөөлөл байгаа шүү дээ. Тэгэл ялангуяа солонгосын одоо энэ нөгөө загварын чиг хандлага трендийн төр чинь ингээл ер нь бол дэлхийг ингээл Аз мазыг бол амар дагуулдаг, байлдан дагуулдаг болохоор тэстэ залуучууд яг нь сүүлээр бол амар лаглаг загварлаг хүмүүс харж байгаа. Яг энэ одоо бидний байгаа хотод бол ер нь тийм нэг ижил хувцалттай хүмүүс ер нь харагддаг. Тийм яг нь. Стил имиж гэх. Тийм. За тэгвэл дараагийнх нь болохоор хамгийн сүүлийн сэдв маань сэтгэл готрлын асуудал. Солонгост бол үнэхээр стресс өндөр тий. Тэгээд нөгөө зарим статистикаар амиа уултан түвшин өндөр гэж бас ярьдаг. Чамд энэ стрессийн талаар мэдрэгдсэн зүйл байна уу? За яг солонгос хүмүүсийнхаа хувьд бол нөгөө нэг нийгмийн одоо нэг өөрсдөнд нь ирж байгаа дарамт байдаг бах нэг хоорондын өрсөлдөөн одоо залуучууд нь бол нэг том их сургуульд ороо хонд сурах олон хилтэй болох энэ төр гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлээс болж өөрсөндөө аягүй дарамт авдаг байх гэж юу боддог. Тэгээ сургууль ажил дээр гарлаа гэхэд одоо аятайхан том компанид орох ч юм уу харин гадаадаас ирж байгаа хүмүүсийн хувьд бол гадаад хүний хувьд бол сэтгэл готрол гэх юм бол ганцаардл. Яг үнэ. Тийм одоо ингээд нүг тэр чинь бид нар чинь Монголд ах トゥ хамаатай садан найз нөхдийн дунд байж хагаад энд ирсэн чинь хэл мэдэхгүй таних хүнгүй би яг гав ганцаараа ингээд яхаар
За тэр ажлын дарамт инээ тэрэгээс гадна давхар юм сэтгэл готрол ганцаардлын юм дор аягүй хортой юм шиг санагдсан. Тэгэл яг уу жишээ нь одоо саяны тэр солонгос хүмүүс гадаад төрөх амжилт мөнгө гэдгийг их харьцуулдаг. Яг тэрнээсээ амар их стресс авч байгаа шүү дээ өөртөө давхар тийм. Тэгээ энд чинь бол яг уу бид нар ч гэсэндээ одоо энэ нийгмийн нэг хэсэг болоод байж байгаа болохоор энэ дарамтууд бас тодорхой хэмжээгээр мэдэгдэн шүү дээ. Тэр энэ бүгд чинь бүгдээрээ л стресс болоод орж ирнэ. Тэгээ нэмэлтээр мэдээд гадаад хүний хувьд бол ганцаардал байна. Гансрал одоо тэгэл нөгөө гэр бүлээсээ хол гэр бүл салалт ч гэдэг юм уу те. Тэгэл хүүхдүүдээ санах ч гэдэг юм уу. Олон тийм стресстэй гарч ирж штэ тий. Сая ингээл цагаан сараар хүртэл фэйсбүүк эргүүлээл харж байхад ингээл сайхан өнөрөгдгөө ингээл гэр бүлээрээ сууж байгаа айл мэлийг харахаар чинь амар гоё харагдаж байгаа. Тийм. Ялангуяа цагаан сар наадмаар. Гэр бүлийн баяраар тий. Тийм. Илүү их хүнээр тустай юм шиг санагдав. Гэтэ манай монголчууд миний мэддэг хүмүүс айгүй их цагаан сарыг тохиолдуулаад Монгол явд юм байна. Тийч яагаад гэж фэйсбүүкээр харсан чинь. Эсвэл гэртээ бас ингээд бүр яг Монголдо байгаа юм шиг үндэснийхээ хувцсыг өмсөө. Гэр бүлэрээ байгаа хүмүүс хөвчлэн тий. Тийм. Яг үндэснийхээ хувцсыг өмсөөд би бинтэйгээ золгоод бас айгүй өргөн тэмдэглэдэг юм байна гэдэг бас тийм фэйсбүүкээр харсан. Яг тийм. Ганцаараа байгаа хүмүүс зөв нь л жоохон илүү хэцүү хүнд юм л та. Тэгээ болвол тийм очих боломжтой л очиод тэр үеэр эсвэл ажилтаа явах ямар хэлдэг юм байна. Тэгээ удацгаар гэхдээ баг дүрчдэг хаа. Би л баг дүрчсэн санагдаад шүү дээ. Гэтэ дотор нэг юм байгаа л да. Нэг очмоор тий. Ингээд юм байгаа. Гэхдээ бүр ингээл тэрнлүү ингээл улам ухаал ингээл өөрийгөө өвтгөөд байх биш. За өнөөдөр юу илээ яах вэ гээл өөр юм даахаа. Яг одоо хараа тий. Явчих юм болоорой. Хүн дээр өвдөхгүй. За өнөөдрийн дугаараа ингээд энэ хүргээд өндөрлөх үү. Тийм. За та бүхэн минаас өөр асуух, санал хүсэлт юу байна? Комент зэгтгүүлтэйгээрээ. Тийм бас өөр нэг ямар дугаар хийгээсэй гэж хүсэж байна ч гэдэг юм уу те. Тийм сэдв байв. Мэдхийг хүсэж байгаа зүгээс. За тэгвэл хэдүүлээ дараагийн дугаартаа дахиад Солонгосын болон Монголын одоо ялгаатай болон ижилттэй талуудын талаар арай өөр өнцгөөс нь ярилцъя. За тэгвэл дараагийн дугаар хүртэл баяртай.